Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд иргэний хуулийн 29 дэх бүлгийн 333 дахь зүйл заасан франчайзинг гэрээний талаар танилцуулахар бэлдлээ. Франчайз гэсэн нэр томьёо шүүрлэн бичих гэсэн утгатай эртний Франц үгнээс гаралтай. За франчайзинг гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, зах зээл сайтар танигдан, байр сууриа эзэлсэн, хэрэглэгчдийн таашаал нийцсэн, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний загварыг баглаа бодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо болон ажлын туршлагын үр дүн бий болсон ноу-хауг шилжүүлэх үүрэг хүлээнэ. Харин эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгч нь боловсруулсан тогтолцоо хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж түүн зохих хураамж эсвэл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Товчхондоо франчайз гэдэг нь бие даасан хуулийн этгээдүүдийн хоорондын гэрээ эсвэл лицензийг хэлэх бөгөөд зах зээл байр сууриа олсон бизнесийн санааг хэрэглэх боломжийг эрх хүлээн авагчид олгох зарчимдаар тулгуурлана.